Дөрвөн жил гарахын өмнөх нь шадар сайд маань хэсэг иргэнийхээ хойд төрийг хүлээн авч уулзсан байна. Сайд иргэдийнхээ хойд төртөө уулзаж байгаа нь сайхан. Гэхдээ иргэдийнхээ одоогийн дүрийг кэрхэж мартаж болохгүй сануулах юм. Харин барууна кэвлүүд Монголын шадар сайдыг далд ертөнцтэй холбогддог өвдөстэй. Олон жилийн өмнө нас барч гисэн баахан улсын сүнсийг үе өрөөндөө хүлээж авч хууч көрдөг мэтэр мэдээлжээ. Хотогадад ихний шашнаар бол хойд төрөл гэж байдаггүй бөгөөд күнөөхөөрөө нэг бол тамдундаг, эсмөгөөс диваачин дуучдаг, вөөгүй бол сүнс кивэрэн яваад байдаг ч юм уу бөөмд. Шашин ном таахгүй улсыг одоо яалтаач билээ. Зээл тусламжийн бишгүй хүрдэж байж буруу номд нь энэ тэрээр нь одоо дуудаад байлтай биш. Барууны шар хэвлүүд манай төрийн ордыг кив зэгтэлтэй болсон айда шуугахаас өмнө энэ учрыг ойлгуулсан гадаад сурчилгаа хийх хэрэгтэй байна. Энэ ажил төр улсад төлөөлөн суугаа элчин консулууд илчүүл кэх боломжтой. Монгол зорчих виз küсг өргөдөл энэ асуудлыг тусгах хэрэгтэй юм а. Зөвхөн худагт хувилгаад гэгэнтний хойд төрийг тодруулж байгаа сайшаалтай боловч бас өрөөсгөл санагдана. Сая жирийн сүсгтнүүд хойд төргөө үлдэж байгаа нь ардчилд үнэхээр харш бөгөөд нөхөд нам хувиргууд ба төрөөс их улсын 6 зүйл хамаг амтны тусын тулдуу эс тулдуу хэмээн асуумаар бодогдох юм а. Жирийн комиссийг байг гэхэд төрийн томчуудын хойд төрийг тодруулахаас ажиллаа эхлэв. Тэднийх хойд төрийг тодруулах асуудлыг хорхигдуулснаас болоод ерөнхийдөө эхнэр зэргээр нь орлуулна албан тушаалын өвлүүлэн төр аргацах байдалтай явж ирлээ. Өнгөн дээр болоод байгаа мэд харагдавч тэрхүү урлагч нар өөрснөө чиний хойд төр болохыг бид мэдгүй өнгөрдгөөс дүр завших явдал гарахыг үгүйсэхгүй. Одоо л энэ асуудал цэг тавих нэгэн болжээ. Төрийн түшээдийг тэнгэр тавьсны дараагаар товлогдсон küхтүүдэд бурхан болооч юм мөрийн хөтөлбөрийг уншиж өгөөд энэ миний гэсний аваачаад суулгачд хэцүү юм оогт байхгүй. Энэ тухай заалтыг сонгуулийн шинэ хуулиндаа суулгуул иргэн бууханлаг болох ба. Күмээ хойд төрлийг ялгуурлан гадуурхлагыг тодруулж байх нь олон талын ач холбогдолтой юм а. Жишээлхэд томоохон хулгайчийн хойд төрийг тодруулах бол эргэн тойрных нь хүмүүс сонор сургуг амьдрна. Гэхдээ цаандаж цагдаагийнхны эрлийг хүрээ хөнөгдөн шүү дээ. Этгээдийн өрд төрөлтөө хийсэн кэргийг нөхөн хүлээлж болсноор эзэн холбогдчихгүй кэргийн тоо эрс буурах юм а. Одоо сайн талаас нь ярив. Алтар цуус удам медалыг хойд төрөлд нь өвлүүлэх боломж бүрднэ. Үйлдвэрчний гамбай бүр кэлий гэж бодогчээ. Өндөр насны тэтгэврийг хойд төрөлд нь өргөлжлүүлэн олохын төлөө тэмцэх цаг болж. Küхтүүд өрд төрлийн бичиг баримтаа бүрдүүлээд хуран даргаараа чухуулаад эргэтэл болчихаж. Мянган küхтийн цэцэрлэг сургууль дээд боловсролын төлбөр эндээс гараад ирнэ. Мом ёсоор бол бид өмнөх хязгааргүй төрлүүдтэй кенч байсан байж болно. Монголчууд нохоог нь өршүүлэхдээ сүйнийг нь тасан ёсолдог ба дараа төрөлтөө хүн болно гэж ярьдаг. Күмний урд өмнөх төрлийг мэдүүлэхийн ач холбогдол цаглашгүй юм. Жишээлхэд та алтны магнат Мянгаагаас ч юм уу Тэрбомтон Билл Гейтсээс хэдэн цаасны авлагатай күмний хойд төр байхыг хэн үгүйсэх юм? Цаатхан дээрээ явж очоод авлагыг нэг их олон үе төрөл дамжуулах дэмий шүү дээ. Өнөө китийг авчмаар байна гэж хэлнэ шүү дээ. Хойд төрийг зөвхөн күнээр хязгаарлах аргагүй. Аргагүй ахуй бүр тулгымцсан асуудал болж байна. Хуучин Монгол ардын хувьсгал намын хойд төрийг гихтэл Монгол ардын нам, Монгол ардын хувьсгал нам хоёр булаалтж байна. Монгол ардын хувьсгал нам өөрөө 1929 онд Монголын газар шуруун дээр хойд төр тодруулах ажлыг үйл цаацлан хорсон юм шүү дээ. Гэтэл нь 2-2 хойд төртэй болоод толгой эргүүлж байна. Энэ асуудлыг сонгуулийн өмнө цэгцэлчихмээр юм. Хэцүү юм байхгүй шүү дээ. Тэр жил хамбын овооноос гарсан баахан лам нарын ясыг харуулад аль нь гоби тэгүүг гихнүү тэр чиг хойд төр болж таарч шүү дээ. Өөртөө нь хизээч бурууга хүлээдгүй нөхөр байсан юм. Мөн сонгогчдын хойд төрүүд урд төрийнхээ саналыг давхардуулан өгч болох их асуудлыг сонгуулийн хууль нь суулгах цаг ирж. Хойд төр сайхан. Манай иргэд одоогийн дүр хойд төр гэсэн 2-2 дүртэй болсноор улс орны амьдрал илүү театрлаг болно. Харин энэ сайхан ажилд албатлаг байж болохгүй шүү. Хүн өөрийн одоогийн дүр урд төрлийн дүр хоёрын аль дуртайг нь сонгох боломж олгох ёстой. Бид чинь арчилсан ертөнцид амьдарч байгаа юм чинь хойд ба одоогийн дүрээр ажлаа хязгаарлаж болохгүй.
дараа төлөвийнхөө өмнөх дүрийг тодруулж үзэх цаг бас болсоо. Ер нь энэ хойд төрийн асуудлыг яарвчсан ЮНЕСКОд бүртгүүлэхгүй бол өнөө хятадууд өрсөд бүртгүүлчих шүү. Хойд насндаа том хувилгаан болох улсыг өнөөдөр тэр гэгэнэ урд дүрээ хэмээн шүтэж яагаад болохгүй л. Монгол хүмүүрийг хойд болон одоогийн урд гэсэн гурван дүртэй болгоод улсын бүртгэхэд гурван дүрийн цалин тэтгэвэр тэтгэмжийг олгоход хүний амжиргаа 3 дахин дээшлэх юм. Технэр нам олон хойд төрийн ач холбогдлыг тоочод башгүнэш гэмсүдэ.